хойд бүсийн эдийн засгийг төрөлжүүлэх, цэс боловсруулах, металлург, химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэрийг үйлдвэрлэл технологийн паркийг байгуулна. Аж үйлдвэрийн парк хэлбэрээр за одоо олон улсад аж үйлдвэрийн кластер гэж ярьдаг. Энэ нь өөрөө бүс нутгийн хөгжлийн хурдсахуур болж явах юм бүрэн боломжтой. Ялангуяа бид нар 14 мега төсөл буюу Монгол улсын хөгжлийг хурдсах 14 мега төсөл бид нар тодорхойлж гаргасан. За эндээс одоо хойд бүст хамаарч байгаа 2 мега төсөл байж байгаа. Энэ нэг нь бол одоо Эрдэнэтийн зэс боловсруулах үйлдвэр. Өнөөдөр одоо бүтээн байгуулалт нь эхлээд 30% тавьж гин гэсэн юм судлаачтай дүгнэлт гарсан. За зэсийн баяжмал хайлуулах, харанжин зэс гаргах гэдэг энэ төсөл бол ерөнхийдөө үе үеийн уурхайн чиглэлээр явжсэн хүмүүсийн хувьд бол нэлээд мөрөөдөл нь байсан гэж хэлж байна. Одоо жишээ нь энгийн тоогоор хэлээд үзэхэд бид нэг зэсийн баяжмалыг 1500 орчим доллараар тонны зардаг бол харанжин зэс болгочиход өнөөдөр дэлхийн зах зээлийн ханшаар одоо 9000 100000 доллараар зарах болцоотой. Өшөө зэсээр эцсийн бүтээгдэхүүн гаргаад зэс нутаг үйлдвэрлэлээ явахад магадгүй 30-40 мянган доллараар тонныг нь зарах болцоотой. Тэгэхээр бид аль болох ордыг иж бүрэн эдийн засгийн үр ашигтай байх, эдийн засгийн үр ашигтай ашиглах энэ төсөл чиглэлээр явж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн цэвэр усны хангамжийг манаас сум олгож байна. За модон бүтээгдэхүүний бас үндсэн суурь бас манаас сум дээр байж байна. Тэгэхээр энэ бол нөгөө бие болгоных чи эзэнтих гэдэг ийм зүйл биш. Том хойд ус гэдэг зургаараа бид нэр хэн юугаа хийж чадах вэ? Хэн юуг нь худалдаж авч нийлүүлж чадах вэ? Зах зээл нь хаана вэ? Хэн юугаа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх вэ гэдэг ийм том зургаар нэгдмэл бодлогоор явахад бол энэ бүс чөсөө хөгжлийн концепц бол хамгийн зөв зүйл л гэж та харж байгаа. Энийг зүгээр иргэд бас их ойлгож би энэ одоо том эрэг шурагтай араа машиных нь аль эд ангийн бий байх уу? Би юуг нь хийх үү? Би юуг нь нийлүүлэх үү? Би юуг нь үйлдвэрлэх үү? Би юунд нь хүчин зүтгэх вэ гэдгээл их сайн ойлгох хэрэгтэй л гэж бодож байна. Бүс нутгийн хэмжээнд байгаа 3 аймаг бие биеэ нөхөх хэлбэр дээр өрхөөс үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн гэдэг энэхүү өртөг шингээсэн ажлын байр бий болгосон. Энэ процессыг хийхин тулд хүссэн ч эсвэл бид нар хөгжлийн гараагаа зөв байлгахыг гэвэл бүсчилсэн хөгжлийн зорилго, бүссэн хөгжлийн энэ бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж бид нар үзэж байгаа.